сайн байцгаана залуучуудаа яг одоо Монголын залуучуудын албаны залуус танхимд ажилгүйдлийг ангай хөдөлмөрийн яамаг өдөрлөг болж байна. За энд одоо та бүхэн харж байгаа маш олон залуучууд өнөөдөр ажлын байр хайгаад ажилдаа орлоготой болох гээд ингээд ирсэн байна. За өнөөдрийн байдлаар манай энэ ажилгүйдлийг ангай өдөрлөгт маань ерөнхийдөө нэг 20 гаруй байгууллагууд ажлын байртайгаа ирсэн байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа яг ямар ажил олгогчноор ирсэн бас ажил хайж байгаа залуучуудаас бас бүгдээрээ мэдээлэл авахар явцгаая. За ингээд яг одоо энэ тэнгэр бууны төрөөр манай ажил авсан байна. Өнөөдөр ерөнхийдөө хичнээн хүмүүс анхаад өглөө. За ямар ажлын байр байгаа вэ? За өнөөдөр бас нэлээд олон хүүхдүүд бүртгүүллээ. Тэгээд нийлүүлэлтийн менежер, категори менежер, касс худалдагч, тэгээд хамгаалтын албан дээр 2 хүний одоо дотор сурталчилгааны ажлын оронтой байгаа. Та нийт яг хичнээн хүмүүсийг бүртгүүлээд байна одоогоор. Өнөөдрийн байдлаар яг сонирхсан хүмүүс нь бүртгүүлгээд 17 бүртгүүллээ. Тэгээд байнгын оронтон дээр цагийн ажлыг бол бас их хайж байна. Бас байгаа. Цагийн ажлыг бол байгууллага дээр бичиж байгаа. За баярлалаа. За одоо битафит. За сайн байна уу? Ингээд битафит компаниас бас манай дээр ажлын байртайгаа ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр ямар ажлын байртай ирсэн бэ? За өнөөдөр бол байнгын ажлын байр болон төр ажлын байран дээр аль алин дээр нь оронтой байгаа. Байнгын ажлын дээр бол борлуулагч, худалдааны төлөөлөгч, автын засварчин гэсэн ажлууд бол байна. Дээрээс нь байнгын ажлын байран дээр борлуулалтын жолооч, ачигчтэй, үйлдвэрийн дамжлагын ажилтан гэсэн ажлын байран дээр бас нөөц анкет бүрдүүлэх зорилготой ирсэн байгаа. За төр ажлын байр бол амтлагаа худалдааны ажилтан шалгаруулж тийм сонирхолтойгоор өнөөдөр анкетаа бүрдүүлж байна. Одоо нийт танад хичнээн залуучуудаас анкет бүрдүүлж байна. За би 50 анкеттай ирсэн бол дууссан. Ахаад 60 хэвлэлтэн талдаа орж явж байна. Тэгэхээр ер нь бол залуучууд маань их байна тий ажиллаа хайж байна. Тийм. За баярлалаа. За амжилт. Манай ажилгүйдлийг ангай өдөрлөгт ирээд ямар хүн ажлын байр сонирхож ирсэн бэ? Яг өөрөө би бол нэг компьютерийн чиглэлээр явах гэж ирсэн дээ. Ерөнхийдөө гадуур ажил хайж үзсэн. Үтсэн. Тэгээ нэг олдохгүй байгаа болохоор л маш ирсэн дээ. За. Тэгээд ажил хайхад ер нь гадуур цагийн ажлын байр хэрэг байна гэж байна. Өмнөх олддоггүй шүү дээ. Олддоггүй тийм. За энэ дээр манай компьютерийн чиглэлээр ажиллаж байгаа болохоор ингээд танилцаад яваад тийм. За. За. Яг ямар ажил дээр анкет хийж байгаа вэ? Англи хэлний багшаар. Англи хэлний багшаар болж байна тийм. За ер нь гадуур ажил хэр хайсан бэ? Бараг хайгаагүй дээ. Бараг хайгаагүй тийм. Ер нь гадуур байгаа ажлын байрнуудын тавигдах шаардлагууд нь ер нь ямар байна? Ер нь төгснөөс хойш ажилласан хугацаа шаарддаг юм лээ 2-3 жил. Ажлын туршлагын шаардж байна тийм. За яг одоо англи хэлний багш дээр яг ямар компанид болж байгаа вэ? Зүгээр улсын сургуульд дээр англи хэлний багшаар сурч байна тийм. Төрийн албан агчаар болж байна. За баярлалаа. Нүдсэн үү? Оюут. За ямар ажил сонирхож ирсэн бэ? Цагийн ажил. Зөвч бармын ресепшн гэх. За гадуур юу ажлын байр хэр олдцтой вэ? Гайгүй болж байна ер нь. Одоо л нэг хичээл янзлуулаад гайгүй болоод л тэгэл. Өмнө цагийн ажил хийжсэн. Ямар цагийн ажил вэ? Ачаа буулгал тэгэл тиймэрхүү юм хийжсэн. За сайн байна уу? За сайн байна уу? За ямар ажлын байрт ирсэн бэ? За одоо рестораны ажилтан гэдэг ажлын байртаа ирлээ. Тэгээ энэ рестораны ажилтан гэдэг ажлын байран дээр маань бол оюутнууд ажиллах бүрэн боломжтой байдаг. Тэгээ нэгээс 4 курсын оюутнууд ажиллах боломжтой. Хичээлээ хаажгаар өдөр 4-6 цагаар 7 хоногийн 4-өөс одоо 6 өдөр ажиллах юм боломжтой. Тэгээ тийм ажлын байртаа ирлээ. Тавигдах шаардлагууд нь ямар вэ? За тавигдах шаардлага нь бол мэдээж энэ удирдалтаа болохоор үдчихэж байгаа хичээл нь бол бага авах хэрэгтэй тий. За 10 кредитээс 20 кредит ч гэдэг юм уу. Тийм тэгжээж яг нөгөө ажил нөгөө хичээл хоёрын балансыг тэнцвэржүүлж явах хэрэгтэй л доо. Тий. Дээрээс нь болохоор одоо хөдөө орон нутгийн харьяалалтай гэхээс илүү те энэ ч ер нь цаашдаа ингээд ажиллаж амьдрах тийм сонирхолтой тийм хүмүүсд байх хэрэгтэй. Дээрээс нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сурж байгаа болон төгсөж байгаа оюутнуудад бол маш том давуу тал болдог. Цаашдаа рестораны менежер болох хүртэл одоо ажлын байр нээлттэй байдаг болохоор тэр одоо чиглэлээр сурж байгаа оюутнууд бол илүү их нээлттэй. За зүгээр одоо энгийн өөр чиглэлээр сурж байгаа оюутнууд бол хичээлээ хааж байгаагаар одоо орлоготой байх үүднээс
Тэ бас маш олон зүйл сурах үүднээс бол манай рестораны ажилтан гэдэг ажлын байран дээр оюутнууд бол авч байгаа. За ер нь оюутнууд ажиллах ер нь бол ямар хөө байдаг вэ? Зарим оюутнууд маш хариуцлагагүй байдлаас болоод ингээд алдаа гаргах юм уу? Тиймэрхүү юм их гардаг шүү дээ. Танаа дээр ер нь тийм юм гарч ирсэн бол байгаа. Тийм гарч байгаа зөндөө гарч байгаа. Яхаа оюутнууд маань болохоор би бинээсээ сураат ч юм уу те сонсоод ингээд эртгэлтэй. Тийм пиццад KFC-д ажиллахад ер нь бол их зүгээр юм байна гэд. Тэгээ яг нөгөө цагаат болохоор чинь тэр чинь үйлчлэгний байгууллагын болохоор ачаал мэдээж тодорхой хэмжээгээр байгаа. Тэгээ сүүлийн үеийн хүмүүс маань ачаал дах чадвар бол одоо жоохон бага болсон байна. Дээрээс нь одоо хүний үг сонсох чадвар бол нэлээд муу болсон. Тэгээ тэр үднээсээ одоо удирдлагууд нэг ганц нэг жоохон загнахаар гомдчдаг, тонирхчдаг. Тэгээд гарлаа орлоо гэдэг. За тэгээд хичээлийн хуваар маань яг болж байгаа, бүтэж байгаа гэдээ ордог хэрнээ. Яг цагаад болохоор одоо хичээл маань ингээд тийм боломжгүй болчлоо гэд ингээд гарах жишээтэй тэр нь бол жоохон хүндрэлтэй байдгийн. Тиймээс нөгөө талаар бол манай байгууллагын зүгээс оюутнуудыг орлоготой байлгах тийм одоо тийм өслийн мэлзлэн тийм бидүүлэх юм зорилготой л ажилладаг та. За баярлалаа. Ерөнхийдөө залуучууд маань бас яг бүгдээрээ яг пицца хаат дээр очиж ажиллах юм бол манай залуучуудаас танаа дээр яг ингэсэн байхгүй. Анкет 2 удаа очиж бүгэлсэн байгаа. Хоёулын дээр нь аваагүй. Тэгээд аюу тууштай учраас 3 дахь удаа нь очиж анкет бүглөө тэнцээд ингээд ажиллаж байна гэдгсэн маа. Тэгэхээр залуучууд бас анкет аюу зөв сайн бөглөхөөс гадна маш тууштай байх хэрэгтэй. Бас мөн аюу хариуцлагатай байх хэрэгтэй шүү. Нэг оюутан хариуцлагагүй байдлаас болоод оюутнууд тэр чигээр ажлын байраа алдах юм уу бас байдаг шүү залуучуудаа. За манай пицца хаатын маань бас оюутнуудад өгөх гоё юм бэлэгтэй ирсэн байна. Ямар бэлэгтэй ирсэн бэ? За энд одоо нөгөө хөрөгчөн дээр наадаг юм нөгөө пицца хаатын наалтай. Тэгээ одоо энэ чинь анкета аваад бөглөөд энэ чинь ингээд тавьсан оюутнууд маань энэ одоо юм гоёлын наалтнаас аваад за дээрээс манай KFC-г одоо юм KFC Pepsi хоёр одооднаас хавчгүй холбоотой шүү дээ тийм. Тэр үднээс юм хөрхөн юу бас байгаа. Шүний одоо гэрэлтүүлэг гэх юм уу тийм гарч идэн тийм ийм зүйлүүд байгаа одоо бэлгэнд авчирсан байна. Тэгээ энэ бол манай ингээд одоо нэг танилцуулга байгаа. KFC-д орж ажиллах 10 шилхэн ингээд энэ дээр бол одоо яг жинхэнэ манай оюутнуудыг маань тийм ямар боломж хүлээж байгаа юм бэ гэдгийг бол энэ дээрээс харах бүрэн боломжтой. Тэгэхээр оюутнууд маань ирээд одоо энэ танилцуулгыг уншаад үнэхээр өөрт нь хэрэгтэй байх юм бол анкета бүглөөд ингээд орох боломжтой. Тийм мэдээж хэрэг KFC пицца гэдэг маань өөрөө дэлхийн том брэнд болохоор шалгуур бол мэдээж хэрэг өндөр байгаа. Тийм яг хуу анкетны шалруулалтаас эхлээд тестийн шалруулалт, хандлагын шалруулалт гэдэг тийм. Дээрээс нь хүний нөөцөө сонгох шалруулалт гэдэг энэ бүх зүйлээс шигшигдээд ингээд одоо хамгийн боломжтой сайн гэсэн оюутнуудаа бид нэр ажилладаг байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За та бүхэн сая яг манай өнөөдрийн ажилгүйдлэг ангаан удирдлагын маань ерөнхийдөө үйл ажиллагаатай танилцлаа. Ажил олж байгууллагууд болон бас ажил хайж байгаа залуучуудын маань ерөн одоо ямар хөө ажил хайж байгаа, за мөн ажил олгогч байгууллагууд ямар хөө тавигдах шаардлагууд байгаа талаар бүгдээр мэдээлэл авлаа. Өргөжлүүлээ та бүхэн яг манай залуучдын хөдөлмөрийн төв биржтэй холбоотой гэх юм бол монголоор залуучдын хөдөлмөрийн төв бирж гэдэг пэйж хуудас байгаа. За тэрнгээр ороод за мөн 94 32 18 14 80 32 18 14 гэсэн утсаас бас мэдээлэл аваарай. Манай хаалга болохоор үргэлж одоо нээлттэй байгаа. Монголын залуучдын холбооны одоо 103 тод байрлаж байгаа шүү. За тэгээд бүх залуучуудтай амжилт хүсье. Баярлалаа.